сайн байна үзэгчтэй. Нээлттэй ярилцлага нэвтрүүл маань хэлж байна. Энэ удаад би та бүхэнтэй уулзуулахаар Түүхийн ухааны доктор, археологч, шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Молдотрыг ураад авчирсан байгаа. Тэгэхээр бид нар хүлээгөө хааны ордны тухай мөн ер нь түүхч живийн ямар хүн байдгийг, ер нь түүхийн гуйл бол ард түмэнд, иргэнд ямар хор хохирол учирдаг вэ гэсэн ийм сэдвүүдийг хөндөж ярилцсан байгаамаа. Сайн байна уу? Сайн байна. За тэр хоёулаа асуултаа хамгийн энгийн юмнаас эхлэе. Ер нь түүхч гэж ямар хүмүүс хэлдэг? За түүхч гэж. За хүндрэл төвхтний тийм ээ? Хүндрэлтний. За нөгөө талаар тухайн ард түмний бас тухайн улс орны юм уу те? Өнгөрүүлсэн цаг хугацааны үед өнгөрүүлсэн уул мөрийг за одоо би археологчны хувьд чинь археологийн малтлах судалгаагаар илрүүлсэн соёлын дурсгалуудаар нь дамжуулаад түүнээс гадна хамгийн чухал нь бичгийн сурвалжууд түүх үеийг англид хэлээ түүх гэдэг бол historia гэх тийм ээ эртний грекийн тэр Геродотын үеэс ахуулаад тэр нэрийг хэрэглэсэн байна. Бичгийн сурвалжуудын мэдээн түшиглээд түүхийг судлах. Тэгэхээр хүмүүс амьдарч байсан цаг хугацаа, амьдарч байсан үйл явдлуудаа, болж байсан үйл явдал тэр бүхнийгээ бас бичгээр бичиж үлдээнэ гэдэг их чухал юм байна. Тэгэхээр тэрийг үзэж, судалж өнгөрүүлсэн тэр цаг үеийг л судлаад, шинжилээд одоо энэ цагийнхан болоод ирээдүйн хойчхонд судалгааны бас хэрэглэгдэхүүн болоод бас боловсруулалт хийгээд, үнэлт хийгээд гаргаж өгөх. Өнгөрүүлсэн тэр л зам үрийг нь ил болох дүгнэлт хийж гаргаж ирэх үүрэгтэй юм байна да. Тэгэхээр бичгийн соёл гэснээс манай Монгол улс бол за ер нь гэхдээ бол одоо яг бичгийн соёл хөргөн дэлгэрсэн бол Чингис хааны үеэс эхэлж гэж тооцч болно. Үүнээс нь бол за бас нэг бичвэ л дээ. Гэхдээ энэ бол нэг тийм өргөн дэлгэр байсан хэсэг нь бас тодорхой бос байгаа шүү дээ. Тэгээд бид нар ч ингэж явсаран байгаад өнөө хүрсэн байна. Тэгээд саяхнаас одоо Туркд ажиллаж амьдарч байсан манай эрдэмтэн хэм блэ? Анх хоёр доктор манд тийчээ Туркийн эрдэмтдийн бичвэрээр бүх юмыг судалж байгаад хүлээгөө хааны ордныг энэ хавцаа байж магадгүй гэсэн хайгуулыг хийгээд тэгээд тэрийг ол тогтоогоод ингээд ирсэн байна л да. Тэгэхээр энэ хүлээгөө хааны Алаадагийн ордон гэж байгаа. Энэ ордныг судлах явц ажил ер нь одоо яаж үргэлжилж байна? За яг хилийн шатанд явж байгаа гэж хэлж байна. За энэ бас тодорхой хугацаа орлоо. За манай тэр анх хоёр өнөөдөр бүгд нэг Турк улсын Стамбулд Монголын консулаар ажиллаж байгаа. За анх хоёр маань Туркд олон жил сурсан. За шатны нөгөө л агсан. Тэгэд маш сайн суралцсан. Тэнд Турк хэлийг гарамгай эзэмшсэн. Түүнээс гадна Иранд очиж суралцаад Тегеранд очиж суралцаад бас Перс хэлийг сурсан. За нөгөө талаар Кувейтэд очиод бас араб хэлийг. За тэгэхээр монголчуудтай холбоотой 13 дугаар зуун монголчууд эзэн төхөрний үед ирэх монголчуудын тэр ил хаадын үеийн судалгаа хийхэд олон бичгийн сурвалжууд байж байгаа. Хэлэн дээр тэдгээрийг монгол хүн өөрөө тэрийг уншдаг болоод тэр хэлийг мэддэг болоод сурвалжуудын жинхэнээр ашиглах тэр арга зүй онцлогуудыг мэддэг болчихно гэдэг маш ололтой юм аа. За тэгэд манай анх хоёр маань түүхийн сурвалжуудыг бас үзэж судалж тэнд эрэл хайгуул хийж агаад ил хаадын улсыг байгуулж исэн ихэнх цагийн түүхэнд Алаадагийн ордон гэж зуны ордон гэж гарч ирээд байдаг. Бүр ил хаадыг бүр төгс байгуулахын өмнөх болохоос ч түүний дараа их чинь тэр Марагагийн нийслэл, Тебриз, тэгээ Султаны эднэр хэд хэдэн нийслүүдийг Иранд бий болгож ирсэн. Гэхдээ тэрнээс өмнө дөнгөж очиж төхнүүлээд ил хаадыг улсыг байгуулад нөгөө Багдадын халифат болоод тэгэл цаашаа тэгэл Сир, Дамаск, UN, хашаас Кавказын улсын орнууд өөрийнхнийг тэгэл Анатолийн хойгдох нөгөө Селжук төргүүд бол тэгэл тэр нөгөө Исмаилитууд эднэр гэдэг уулын өвгдийнхэн ч юм уу тэгээд курдууд нөгөө армянууд эднэр чинь тэгэл бүгдийг одоо нэгтгэн захирсан нэг улс болж байгаа учраас цаг хугацааны ихэнх үе дээр суурьшиж бүр албан ёсны нийслэл болоогүй байх цаг дээр эхний суурьшмал хот бол ялч үү тэр
бидний одоо судалгаагаа эхлүүлээд байгаа Ладагийн зуны ордон байна. За энэ бүхнийг манай анх хоёр маань ялчгүй эрэл хайгуул хийгээд нөгөө сурвалжийн мэдээнүүдэд түшиглээд энийг олох болцоотой байна. Ладагийн ордон Ван Нурын ойролцоо байна гэсэн учраас бид эрэл хайгуулыг нэлээд одоо 4 жилийн өмнө хийгээд олсон. олсон бараг сар шахам эрэл хайгуул хийгээд олсон. Анх олгоч ямар байдалтай байсан гэлээ? Анх олох гэж бас нэлээд юм бас юм аа. Тэгээд явж олсон. Тэгээд өнөөдрийн Ван Нурын хайталт. Ван Нур гэдэг маань хүн төрлөختний түүхэнд бас нөгөө Ноахын домог гэж нөгөө Иудын шашны тэр нөгөө христийнхэн ч бай, исламынхан ч бай. Хүн төрлөختний түүхийн тухайх нөгөө миф домогуудын доторх нөгөө Арарат уул гээл дээ. Ноахын домог тэр ингээл хосоор нь их нь усан галав гэдэг өнөөдөр бид нар хар галав нөгөө юуных шиг галав болно тэгэл тэн дээр хөлөг усан онгоцол хийж байвал аврагдана гэсэн гэл түүний таахгүй жаал нөхөр хийгээл тэгэл хосоор намттай хүснэ ингээл авчгараад амьд үлдэл Араратын ууланд ягаал гээл тэгэл тэр хүн дээр чи Ван Нур гэл гардаг. Арарат бол одоо Аладагийн ордны хойно оройн харагдчихэд. Тун ойрхон баруун хойно. Ван Нур уртхан талд нь байж байгаа. Тэгэхээр түүхэн тэр их домог түүхтэй Ван Нурын хойхон талд байж байгаа юм. Тэгээд анх олоод одоо юу гэсэн чинь тэр нэг тарийн талбай дотор байгаа хотын ерөнхий дэвсгэр нь гэхдээ яг ордны гол барилга байгууламжууд нь юу гэсэн чинь тэр тосгоны дор байгаа. Нэг харин зарим иргэд бүр одоо тэр юу гэмдэ хан нэрэнд ашиглаж исэн зүйлс нь ашиглаад хашаа оруулагдсан байна гэж бас нэгдүүлж байсан тийм. Тэнд чинь урд манайх чинь хүлээгүй хаан 1252 он 53 4 он гэл эндээс хөдөлсөн явсаар байгаад их удаахан яваад эндээс чинь нийт монголчуудын нэг л Алтай ургийн язгууртнуудаас бас тодорхой хэмжээний газраас авсан. Түүнээс гадна нийт нөгөө л тухайн үеийн эзэнт гүрний хэмжээнд их цэрэг ардуудаас хичээн 10 цэрэгийн 2-ын ч юм уу. За тэгээд замд нөгөө очиод эзлээд бүр нөгөө төвхнүүлэхэд дайн байлдаа нөгөө хот суурнуудыг эзлэхэд нөгөө чөдөр айнс нөгөө томоохон шиддэг нөгөө хотын хэрмийг тэр багаж төхөөрөмжийг хийдэг. Одоо инженерийн цэргүүдлийнх нь л тийм мянган цэргийг аваал тий. Тэгээд оцсон газар хот байгуулна гэж тангаад хятан юу зөрчөөд хятад гаралтай 10,000 иргэдийг авч яваад ч юм уу. Тэнд ерөөсөө тийм мэрэгжлийн юм хүмүүсийг авчихсан байна л да. Тэгэхээр очоод Багдадын халифатын улс гэдэг чинь бүр 600 жил оршин нөгөө христийн юу исламын шашны үндэслэгч нөгөө зөнч Мухаммедийн удмынхны 600 жил халифат гэдэг чинь исламын шашны тэргуун бөгөөд нөгөө талаар төрийн тэргуун. Тэр төр шашныг аль алийг нь хослуулсан тийм институт юуны одоо субъекттэй хандлт тэр халифат гэдэг бол тэрний улсыг байхгүй болгоод одоо энэ Аладагийн ордноос урагшаа тэр чинь нэг 600 гаруй километр зайтай байж байгаа. Яг чанх урагшаа байгаа. Багдадын нөгөө эртний Тэгэр Ефрат мөрний 2 мөрний савдах соёл иргэншлүүдийн тэр үеийн хашлүүдээ. Тэгээ тэрийг уячаад тэр чинь 2 мөрний сав чинь маш халуун. Шууд тариалан эртнээс. Гэтэл тэрийг ягаад Нефритийн уусыг даваад Ван Нурын ард ирнэ гэдэг чинь Кавказын нурууд манайхны хувьд их таатай юм нөгөө өөр амьсгал нөгөө сайхан зоны Монгол их шиг байхгүй. Тэгээд тэнд сонголтоо хийж л дээ. За тэгээд тэндээ хийсний дараа нь юу вэ гэсэн чинь хожим нь юу вэ? Сая 100 хэдэн жилийн өмнө хичээл армянууд нөтгөлдөг гэж. Угаас армяны нөтгөлдөө. Тэгээд нөгөө Туркт чинь армянууд байхгүй болсон тий. Тэгэл дараа нь курдүүдээс ууч тэр нөгөө буурн дээр нь тэр тосгон тэр юунууд дээр. Өнөөдөр Курдийн Ханкой гэдэг курдүүд амьдарч байгаа сууцаа юу хотоо юу суурин юм тосгоо байгаа. Тэр тосгоны айлуудын тэр байшингуудын дор байж байгаа суурнууд нь бол яг хуучин тэр Аладагийн ордны юмнууд байгаа. За хажуугаар нөгөө хотын том тухайн үеийн бэлдэж янзлсан хотын нөгөө суур барилгын чулуунууд нь бол тэр айлын хашаа суурин тарагтаал гэдэг. Нөгөө талаар тэр хотын дэвсгэр байсан хойтлын тариалгийн талбайд тийм бэлтгэсэн чулуунууд маш олон байсан гинэ. Тэгээд
тэр бүс нутагч энэ газар хөдлөлтөд их бүс нутаг. Сая тэр л өнгөрсөн зууны дунд үеэр хичээл яд нөгөө хаваарын тэнд газар хөдлөлтөөс болоод барилга нурчсан газрын ирээд тэндээс чулуу авдаг. Тэр авийнхан тэр чулуу зарж ихийнхэн зурлаа яажсэн гэсэн. Тэгэхээр тэгэл тэр хавийн лолон хот тосгодуудаар таарсан л гэсэн үг л дээ. Ер нь тэгэхээр тэр чулуу манай монголчууд өөрсдөө ханаас олж ирсэн байх гэдэг. Манай монголчууд бид нар чинь тэгэл хот байгуулалтын тэр 10,000 хүн аваачлаа гэж байна шүү дээ. Тэр бол яг дорны соёл уу нөгөө шавар дэлдэж хан хэрэн босгоод хийдэг. Дээр нь чулуу янзлдаг чулуучингууд мэдээж байж таарна л да. Дорны хот гэдэг чинь нөгөө дээвэр турган нөгөө дээврийн ваар одоо хизээш тэр бүс нутагт байхгүй тийм дээврийн ваар, нүүр ваар, тосгоор ваар нөгөө бусад юмнууд байгаад байгаа. Тэгээд тэр чулуунууд их чинь мэдээж нөгөө тэр газраас тэр газрын соёл дэвтгүүнуудыг чинь хот байгуулдаг тийм нөхдүүд ч авчирч байгаа байхгүй. Тэгээд тэр чинь Кавказны нөгөө юуны Кавказын нөрөний уртлын хэсэг юм чинь чулуу зүгээр улаар нэг байгаа юм чинь тэд нарыг харин засч янзалж нэг онцлог нь юм байгаа даа. Тэр бүс нутгийн соёл иргэншил угаасаа тэр шураартын соёлын бүс нутаг тэгэл дараа нь персүүд байлаа, ромчууд хүчрэхийг болоод ромчууд бас нойрч байлаа олон. Тэгээд газар дундыг тэгсийг тойрсон бүс нутаг юм уу? Одоо тэр хоёр мөрийн сав ингээд энэ бүс нутгийнхан одоо Антоли хойгийн Туркийн өнөөдрийн байгаа энэ Багазын хойгдох энэ бүс нутаг ерөөсөө юунес чулуун нөгөө соёл иргэншлийн тэр материалыг томоохон бүтээн байгуулалтуудын материал нэх юм бол чулуун юу мармар боёо одоо гантик. Энэ гантикийн соёлтонгууд гэж хэлж болно. Нөгөө грек ромын нөгөө том бага нөгөө энэ чинь дандаа цагаан гоё гантикнууд гэдэг чинь эртний перс юуныхан бас тэр Антоли одоо энэ хойг дээрх нөгөө Багаз дээрх Туркийн нутаг дээрх олон дурсгалууд ерөөсөө тэр чигээр мармарын тэнгис нэрийн хүртэл тэр гэж байна шүү дээ. Гэтэл манайхан арай өөр байсан юм аа. Шавраар хийгээд ингэсэн байна. Дээр нь авчирсан чулуунууд нь хавь ойрд нь тэр мундаг галтуулсан бас юмнууд байж байгаа. Галтуулын базалтуудыг шилсэн байна. Ер нь тэгээд одоо энийг судлахын тулд тухайн сууринг одоо Туркийн нэг сууринг бас хөдлөх шаардлага гарах болов уу? Ер нь одоо энэ талаар хоёр улсын засгийн газрын хооронд ярьсан хэлцээ тохиролцоо ер нь байдаг юм болов уу? Одоо дөнгөж эхэлж байна. Тэгээд бид олсны дараа энийг таньж энэ муу юм аа энэ яг ялчгүй 13 дугаар зууны монголчуудын байгуулсан эзэнт гүрний нэгэн хэсэг буюу Ил хаадын улсыг байгуулсан хүлээгүү хааны анхлан байгуулсан энэ ордон хот мөн байна гэдгийг бусдад ойлгуулах гэж бас нэлээд цаг орлоо. Тэгээ монголчуудаа ойлгуулах гэж бас нэлээд үзлээ. Туркууд минь бас ихэндээ итгээгүй. Ягаад тэгэхээр тэнд тэр аврах том чулуунуудаар байгуулдаг тэр нөгөө том байгууламжууд байсан чинь манайхан чинь дорныхан ч юу гэхээр шавар дэлтэж бастай. Гэтэл дараагийн манайхны нийслүүд гэхэд чинь одоо тэндээс одоо дөнгөж Ираны хилийн цаахан талд байгаа. Одоо энэ өнөөдрийн бидний зүгээр бол одоо Ираны хилийн баруун талд байгаа. Ираны хил рүү орлоо тэр Румын нуур эднэр гэлвэ тэрний зүүн талд нэг чинь Марагагийн Монголын анхны нийслэл нь Ил хаадын анхны нийслэл. За тэндээс хавуулаад нийслэл хотын барилга байгууламжууд илүү өөр болоод тавьчихсан юм. Тэгэл тэр Тебрез тэгээ тэр султаны эднэр чинь исламын нэг бол хэв маягтай тэр бүс нутагт нөгөө хуучин уламжлалын том чулуунуудаар барьдаг нөгөө исламын хэв маягтай болоод тавьчихсан. Тэгэхээр ихэнх үедээ манайхаа яагаад тэгээд манай барилгын материалаар нөгөө шавраар хийж ингэдэг дэлдэж хийдэг тэрж маань тэр бүс нутагт нөгөө одоо Алладагийн ордны тэр бүс нутагт Туркийн хамгийн их засвардаг газар. Бүр тэгээд гислээ их чинь хөрсний нөгөө чигшил юу үлээ ингээд нөгөө манай шавраар юмнууд чинь тэр энд чанарын асуудал тэр юу байж. Тэр нь тэгээд тэнд очиод эзэн болоод бүр юу яасан чинь тэр Кавказын ард түмнүүдийг тэгээд тэр Курд мөрцаашаа тэгэл армян гүрж юу байна тэгээд тэр персүүдийг чинь тийм ээ одоо өнөөдрийн Ираны бүс нутаг чинь тэр чигээр харасанаас хулаад тэр Парс ингээд бүс нутгууд чинь өнөөдрийн Туркийн байгаа персүүд чинь одоо тэгэл Стамбул юуны тэр хэсэг лхээс үш наадлын ихэнх хэсэг нь Анкара юу байна тэгэл наашлаа бүгд тэнцэн Сэлжукийн төргөө тэгэл урагшаа нөгөө одоо арабо тий. Тэгээд ислам нөгөө христийн үлдэгдэл бас нөгөө залматны дайнаар бас өнөөдрийн Ливан тийм ээ Израиль, Сирийн тэр бүс нөхд ирсэн нөхдүүд ч гэсэн манай холбоотон бол зарим нь харьяал болчоор бол тэгэл манайх рас одоо тэгэл тэр үед Монголын эзэнт гүрний Ил хаадын
одоо төр зүтгэжсэн хүмүүсийн үндэстэй угсаатнаар нь бид нар ярьлаа гэж маш олон юмнууд сая ингээд дурдлаа шүү дээ. Тэгж л бидний сайн мэдэх Рашид ад-Дин гэж Жамаатаварих буюу тэр судрын чуулган ингээд тэр их мундаг дэлхийн түүхийг бичихэд гол манлайлж оролцсон тэр төслийг тэгээд Монгол талаас хичнээн нөгөө Ховлын хаанаас очсон нөгөө Болчинсан гээл оролцсон бусад багийнхан оролцсон байлаа хэд тэр Рашид ад-Дин өөрөө тэр Илхатын маш их хэмжлэгдсэн визир буюу сангийн сайд гэж хэлж болохоор тэрийн маш гол санхүү худалдаа арилжаа бүр эдийн засгийн гол сайд байсан хүн л дээ. Тэгсэн тэр хүн жууд буюу еврей гаралтай байх жишээтэй тий. За Илхад хин нөгөө хаадуучин сүүлдээ хоёул жоохон миний асуудал тэр бүр төглөг яваарчлаа. Ахаад нэг бас нэмээд хэлчихэд нөгөө загалмайтны аян дайнуудаа эхлүүл юу ахаад өргөжлүүлээч гэдэг Европ руу манайхан чинь бас одоо ил хаадууд холбоо тогтоох гэж бас нэлээ юу элчүүд илгээж ирсэн. Тэдгээрийн нэг нь хичнээн Москарел гэдэг нэг элч хичнээн бүр Англи Британд Англид очижсэн. Эдуард хааны үед очижсэн байдیں۔ Тэгэхээр тэр хүн гэсэн чинь Итали хүн байж байгаа ч тий. Тэгэхээр тэнд байгуулсан манайхны ус гэдэг чинь үнэхээр очисон газрынхаа соёл иргэншил тэдний ололт амжилтууд тэгэл инновац юу гэдэг технологиудыг ингээд зохицуулж байгаа учраас манай энэ одоо малтан судалгаа хийж байгаа хот анхны бөгөөд цаашдаа дорны уламжлал нь айжмдаа яасан. Тэгэхээр хилдийн нэг түүхэн нэг зурвас үеийн их сонин хот байх юм аа. Гол нь тэгээд тухайн хотыг бүрэн судлахын тулд одоо жишээлх юм бол ухаж таарна шүү дээ бид ширэг. Малтаж тий. Тэгэхээр чинь одоо тухайн хот сүрэн ямар нэг байдлаар хөдлөж таарна да. Энэ тал дээр харин манай төр засгийн бодлого дэмжлэг гэж хүн ямар шиг байдаг болов. Тэр тэгээ Туркууд тэр би нөгөө хинтээ ойлгохгүй л л шүү. Тийм авраг юмнууд барьдаг нөхдөө чинь тийм нэг шавраар хийсэн юм нэг сонин дүрс үхвээ. Тэгээд ийм нэг дээвэр юмнууд ингэлэр чинь тэд нэр хот байсан хэд. Нөгөөт нь хичнээн тариалан ингээд өрхөгчсөн. Дараа нөгөө хот сүр ингэчсэн учраас нөхдүүд бас тэр болгон Чингис хааны ач хүлээгүйгэн гэхэд бас эргэлзээтэй итгэж өгөхгүй байсан. Тэгэл эн чин талд ойлгуулах гэж бид ч хэлсэн ингээл. Тэгээд ойлголцоод энэ хугацаанд бас цаг орлоо. Өнгөрсөн жил үе 2025 оны 1-р сарын сүүлээр за Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх Турк улсад дэд хэмжээний айлчил хийлээ. Энд олон ясны хажуугаар бас ерөнхийлөгч маань яг энэ өвдөцсөн хааныхаа анхны зуны ордны тэр газраас бас хөрөлцөн ирээд бид ч бас тайлбарлаа. Туркийн хамтарсан бидний хамтарсан багийнхан энэ тухайга танилцууллаа. Тэгээ өнгөрсөн жилээс яг аль биесээр малтан судалгаа өнгөрсөн жилийн намраас эхэлсэн. Тэгээд эхэлж байна. Энэ хотын малтан судалгаа гэдэг үл зүгээр ганц бүршних биш. Энэ олон 10 жил үргэлжлээ. Тэг байх. Тэр чинь гудамж бүрээр нэр ишл гаргана. Айгуул байшин бүрээр бас ингэж гаргана гэх юм бол. Тэгээд нөгөө тариалангийн талбай хичнээн үе ингээ хаалаад ингэсэн учраас бас нөгөө яачсан. Тэгээд хот тэр сумынхан гэж хэлж байгаа. Тэр досгоныхны тэр дотоод тэр чинь бас нэлээ нарийн судалгаа хийж ээж тэр иргэдийн өмч хөрөнгөний асуудал руу яана. Тэрнээс ч одоо юу тий. Бас шийдэл хэцүү байх л да. Тийм тэр бас мэдээж. Ер нь энэ бол халаадын ордон бол манай Монголын хайгуулчид эрдэмтэд одоо гадаадын эрдэмтэн судлаачтай нэрж олоод ингээд одоо хайгуул нэхэлсэн байгаа. Бараг анхны гадаад улсад иж байгаа анхны том төсөл байгаа. Өөрөөр Монголын эзэнт гүрний тэр чиг наваад үзэх юм бол Ази Европыг олсон тэр айхтар үн нутаг байгаа шүү дээ. Бүгд нь хайгуул хийвэл бас л Монголын хот болгоны үлдэл энд их олон гарах байна. Нөгөө Евразийн хэмжээнд нөгөө нарын урхаас нарын шанх гэдэг шиг чинь тэгэл Азар дундын нэгсийн тэр хүртэлж байна. Эстэй. Явж байгаа юм л дээ. Тэгээд энэ судалгаа ер нь манай монголчуудын байгуулсан одоо ийм хот байгуулсан ийм судалгаа Алаадаг хотоос гадна шүү. За нэг нийслэлийн тухай та түрхэн ярьлаа тий. Ингээдлээ ингэж ярил ер нь хэвээр юм болов. Тебриз, Султаны гэдэг 3 нийслэл Иранд байна. Туркид одоо яг биднийх бол зуны ордон гэлээ тий. Зустаг нэг алах гээд байна. Дэлхийд өнөөдөр хичнээн Орос хятад хоёр бидний хөш за тэгээд энд хичнээн бидэртэй холбоотой үдтэй юмнууд байж байна. Тэгээ хоёр хөштэйгээ бид нэр яг Монголд хуучин зөвлөлт холбоот улс бүгд найрамд Монгол орд улсын хоорондох нөгөө соёлын харилцаа бүх шатнд л байсан юм чинь. Тэгээд олон жилийн ингээл ийм төв соёлын дурсгалааны судалгаа экспедицүүд олон жил явж байсан. За 90-ад он гарснаас хойш нөгөө бусад улс орнуудтай харилцаа өргөжөд тэлсэн. Тэр цагаас
бас олон орнуудтай харилцлаа. Одоо сүүлийн үед бас хятадтай бүгд найрамд хятадд улсын судлаачид бас хамтарсан судалгаанууд явуулж байна. За Монголд хийгээд байгаа бас биш яг одоо жишээ нь хамгийн ойр энэ хуршүүдэд их чинь тэгтэл хамтарсан судалгаа. Манай судлаачид оролцоод ингэсэн судалгаа бас хамсган. За гэтэл Эшиа гэдэг чинь дунд Азийн нөгөө Станы орнууд байна шүү дээ. Энэ тэг чинь нөгөө цагаатан хаант улсын. Тэгээ хойтлын Казахстаны хойтлын хэсэг чинь хуучин Хевчакийн энэ бүс нутагч Алтан орныхан. За тэгээд наатлын одоо Шинжааны бүс нутагч чинь бас л цагаат байх байсан. За урагшлал тэгэл нөгөө Багдад юу нөгөө Афган Пакистаны ингээд юу нөсчгүй чинь бас л хамаарна. Тэгэхээр энд ярих юм бол ясэр хөргөөд нутг байгаас. Одоо тэгэд Багдадд хий чинь тэгэл хин хэнийг суулглаа тэгэл тэнд хин хэнийг хяналт тавилаа гэл хий чинь асар их юм байна маа. Тэгээд өнөөдөр тухайн улс орнуудын нөгөө улс төрийн нөхцөл байдал нь бас доктортой бөгөөд бидний харилцаа бас тайван амгалан бас энэ чиглэлээр явах улсууд бай юу ой таатай нөхцөл бүрэлдэхүүн улсын малт судалгаанууд их байна ирээдүйн очид. Их байна шүү. Их байгаа. Юу Оросд их чинь л одоо ижил мөрний нөгөө л Батын сарай, ижлийн сарай гэл нийслүүд шүү дээ. Алтан ордны. Алтан ордны нийслэл байна гэдэг чинь тэнд чинь ингээл хамтарсан судалгаа хийх юм бол тэгээд Оросын судлаачид тэнд мэдээж зөндөө судалгаа хийж байгаа. Тэгтэл хот суурьны судалгаа гэдэг чинь тэр дорн ганц бошиг мэлтчихэж байгаа юм. Хэдхэн бошиг биш юм чинь та. Маш том байгууламжууд учраас тэнд чинь тэгээ судалгааны шин арга зүй, шин юугаар яах юм бол гой юм нэгднэ. Ер нь би яг энэ Алаадагийн хотын тухайд тантай хамгийн их уулзаад ярилцсан үеийг бодох юм бас нэг жоохон судалсан, сансраас авсан зураг эдгээр нүртэл байдаг юм билээ. Тэгээ гол гудамж эдэргээд яг ер нь хотын бүтц нь яг ямар шуухан байсан юм бол. Энэ бас хот нь ерөнхийдөө хар хорны л одоо нэг бид нар нэг одоо энэ цаг дээр нэг компани гэлдэгсэн чинь нэг охин компани гэл ярьдаг шүү дээ. Тэрэн шиг чинь хар хорноос мордж байгаа шүү дээ. Хар хорнд 1200 одоо 50 он гэхэд чинь хин тулын ухсааныхан тулын өр хүүхдүүд таан ширээ өгөөдийнх нь шилжлээ. Тэр үеийн Монголын нийслэл хар хорон гэдэг үл дэлхийн нийслэл гэж хэлж болохоор байлаа. Юу Ромын Пап шилжээ илгээгээл тийм ээ. Францад одоо тэр үеийн Франк Людвиг илчээ илгээгээл. Юу гурж армянууд эднес чинь тийм ээ Оросын вонгот ч ирээд хинэн дараагийн томилгоогоо аваад ухсаа залгамжлах вэ. Тамга яах вэ? Ингээд газархан Монголд ирж ийлээ шүү дээ. Хар хорин руу. Юунд орон зүгээс тэр өрн зүгээс бүгд ингээд ирж ийлээ. Тийм цаг үед их чинь улс төрийн мөнх хаан тулын нэгдүгээр хөө их эзэн тгүрний хаан болчоод байж хаад одоо яг тэр ойрхт орнын бүс нутаг нөгөө өрөндийнхний ярихнаар хойшоо орсуудаар Ближний Восток тийм ойрхт орнууд нөгөө Middle East гэдэг байгаа. Тэр бүс нутагт байгаа нөгөө үндэстнүүд янз янз байдаг. Тэгээд тэдгээр хоорондох зөрчилдөөнүүд бас нэлээд байсан. Тэгээд зарим нөхдүүд энэ зөрчил тент ч гэсэн манай бас нөгөө ихний цэргүүд очсон нөгөө Чормогон ноён болоод Баяжун ноёны цэргүүд очсон өхнөөлөх бас нөгөө эзэн тгүрний тэлэх нөгөө ихний цэргүүд очсон байсан хэрэг л дээ. Тэр их чинь тэдгээр ч гэсэн амжилттай ажиллагаанууд явуулж байсан. Армяны нөхдүүд ирэл тэнд та нар тэнд өхнөөлөхөд чинь албатан болъё гээл бас. Тэгж байсан шүү. Тэгэл тэр цагаалбан шүү дээ. Тэр дагуу чинь нэгэнт эзэн тгүрний эрх мэдлийн дээд эрх мэдлийг хүлээгүйх авчсан учраас юу гэхээр хүлээгийн өр хүүхдүүд цаашдаа эзэн тгүрний хэмжээнд өөрснийх нь урьдчилан зохицох тийм хүсэлэр одоо нэг амбиц гэдэг шиг тийм юмнууд бий болчихсон юм а. Яг энэ үе дээр нөгөө Чингис хаан маань тэрнээс тийшээ гэдэг нөгөө хөрөлтийн ерөнхий чиг заачсан байсан. Гэтэл яг эндээс Алтан ордныхны зөвчийнхэн заасан газар нутгийн зарим хэсгүүд яг ийшээ гар. Тэгэхээр хүлээгүйх тийш томилгоонд явлаа, бэлтгэлийг сайн хангалаа. Тэгээд хэдэн жил яваад 2-3 жилээр бүр явсаар очиод тэгээд өхнүүлээгээ шинэ ус байгууллаа. Гэвч энэ дээр нөгөө Кавказын өмнөд бүс нутгаас болоод Алтан ордныхон ил хаадын хоорондоо зөрчилдөөд ингээд явчихсан нь нэг талаараа өнөдр эргээд яхад харамсалтай тийм. Ер нь бол таны ингээд бичсэн ярьсан юм үзэж нэг их бас сонирхолтой татсан юм бол тааш баян грав юм шүү дээ. Энэ тоороо модны асуудал. Тийм. Өөр их сонирхолтой татсан юм. Энэ мод ер нь яадаг онцлогт ямар мод вэ? Нөгөө тоороо мод нэг улиас одоо бидний улиас модтой улиас улиангартай бас гарал нэгтэй юм байна л та.
эртний тэр юугаараа тэгээ говь цөлд ингээд тохироод экосистемд нь дасан зогсоо тэр адапташн бүр ингээд юу болчихсон. Тэгээ их өрмөцөө тэр усчигээ хадгалах тэгээд тэр моднуудын навчин хийчин оройн навчныхын хэлбэр дунд тавийн тэр доотлын навчнуудын хэлбэр төрхүүд нь өөр л гин. Тэгээд тэр говьд байгаа үнэхээр их мундаг урт настай мундаг юу юм бэ? Мод юм байна. Тэгээ Хонгор аймгийн тэр Шинжинс сумын нутаг дах тэр нөгөө Баянбурд ихийн голын Баянбурд гэж вэ? Наа ногоон цаас жаах урагшлаад онгон улаан уул гэж вэ? Онгон улаан уулаас жаах урагшлаад тэгээ тэр хоёрын завсар дээр тэр нэг өнөөдөр мэдэгдэж байгаа Монголын модлог ургамлуудын дотроос хамгийн настай буюу судлаачид тэрийг 800 жил гэж тодорхойлсон байна. Өнөөдрийнхоор нөгөө дендрохоронологийн арга гэдэг тэр нэг мод биологийн судалгаа мод судалдаг хүмүүс. Гэхдээ зарим судлаачид бүр холтсон гиснээс биш баг сая 1000 жил рүү очих байх гэдээ бас ярьж байна лээ. За тэгээд тэр удаа би бас нөгөө Баянгор өөрийнхөө алтан цадах говьор бас хэдэд аялсан юм аа. Тэгээд тэргээр харин нэг 800 жилийн настай мод таарад тэгээд нэг бод юу ясч 800 жил гээд өлрөөлөд бодсон чинь хамгийн өндөр настай энэ манай Монголд энэ модыг одоо хамгаалах тий. Яг тэр чиглэлээр орон нутгийн нэр нь яаж ханддаг юм бол. Мэдээж хэрэг манай монголчууд байгалаа хамгаална гэж тодорхой яриад бүгд хүн одоо манай зан ах уй байдал төрөл байгалаа хамгаалах тийм ёс суртахуун үзэл байгаа шүү дээ. Гэхдээ өнөө цагт энэ маань шал өөр төвшөнд гараад төрийн хэмжээнд очижсэн бас бодлогын хэмжээнд дэрэгдэг болцсон цаг үе шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр орон нутгийн юу гэдэг юм бол. Тэр хүмүүс үзэж нэг тойрог моргоор ингээд зураг хөргөө авахулчаал тэгэл яваад идэм билээ. За тэнд ч бас нэг нөгөө сөхөрсөн нөгөө энэ таагт чинь манай нөгөө энэ хойд бас нутагт модонт ч хүмүүс чинь мод бэлтгээд юм уу самар жимс авахгүй ч юм уу тэгээд энэ зэн тохиолдолд бас нэг сөйтгдэг бас юм байна тийм ээ мал хууртай хичэлгүй. Тэнд ч харин нэг тийм мал бараг байхгүй. Гантай жилэл өргөж байгаа нүүсэн тийм ээ малтай хүмүүс ихээс шнэх яахгүй. За тэгээд харьцангуй гайгүй бас хамгаалтай тухайд. Өөр Монголд яг Алшаа гэд өмнө говийн урталд бол харин бүр юу гэлээ бүр 1000-аас илүү ч гэлээ настай тойроо байдаг гэдгсэн. Тэгэл тоорооны их мундаг юу баяр хийгээд бас нэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгочихсон байдгийн гэсэн. За тэр яг хөө тэгээд сая 800 жил гэснээс зүгээр сонирхоод би 800 жилээр нөгөө төвчний үед ингээд уйлруулан бодоод 800 жилийн өмнөх гэдэг чинь нөгөө 1200 хэдэн өмнө байхгүй. Тэгээ бодсон чинь Монголын нус товчон жишээ нь Хэрээдийн Ван хаан Тойрол хаан одоо Хэрээд нөхдөө чи нөгөө Тэмүүжин тэдний хооронд зөвшөлтөө явсаар байгаа бол Тэмүүжин Чингис ялаад тэгэл тэр хамгийн сүүлийн тулаант чинь тэгээд нөхдүүд баттай ядагтаад тэгээ маргааш нээсэн чинь Ван хаан хайцсан бай гэдэг байдгүй. Хүүсингүүн бас байдгүй. Тэгээ тэр үе чинь заавал удирдлага нөгөө тэр удирдагч нөхдүүдийг дараа нь сөнөөжж ясны юу болно. Тэгэхгүй бол дараа нь хаан нэгтээ очиж хүчээс хэлбээд буцаад ирэх аюул. Тэгээ тэр тухайн мэдээлэл одоо ингээд яхад чинь яадаг. Нөхдүүд нус товчонд тангад юуруу чинь нөхөч хэд нөгөө уугарын газраар өмнө нь яваал ядарсан үе дээр яваал буцаж ирж исэн тохиолдлууд биелтэй тойрлын тэгэл тэгсэн чинь тийшээ нэхүн усан гэдэг газар гээд гартын нус товчонд нэхүн усанд тойрлын хайцсан бай гэдэг мэдээлэл яс чинь 8-ныхан дээр тойрлын юу Хэрээдүүд ялагчлаар 8 цаана үлдлээ. Одоо том ханилэг 8 дээр жамуух болоод бусад нөхдүүд очиод ялагцсан нөхдүүд очиод тийшээ бөөнөрл үүслээ. Тэр үед тэр хэртний түүхт тойрлан хайч ба. Өгсөн өргөцсөн тухай мэдээ байдгүй. Тэгсэн чинь асуулга авсан чинь хөлийн цэрэг 8-ны хөлийн цэрэг нь өөрийгөө тойрол Ван хаан гэдээс нэг хүн байсан. Бид нэр итгээгүй хөнөөчсөн тухай мэдээ ирээд тэгээ үнэн мөнийг лавлахын тулд толгойг нь авчруулад мөн байна гэж тахилга үйлдэлээ гэд гардаг. За тэгээд хүү сингүмийнхэн тухай болохоор нөгөө л нэг агтчин нь их нэртэйгээ бас яваад тэд нар хамт явж яснаа л нөгөө л аав дидийг сахлын нэхүн уснаа гэдэг. Одоо өнөөдөр ихийн голын гэсэн үгтэй нэхүн усыг тэнд хулан авлах гэж эзэн мориноос бууж хулан гитэж явахт нь нөгөө агтчин нь ихнэрээ дагуулад морийг аваад явлаа гэхэд тэгээд ихнэр нь чи
эзнийг эндээ хаяад авах тий халуун цөлд хаяад авах тийм чи гэсэн чинь үгүй яа. Чи ядахнаа осоо хаягрын үлдээ гэчгээд хаягрын үлдээс ингээл нөгөө алтан цомын тий. Ирээл Чингис хаанд мэдүүлсэн тухай юм байдаг шүү дээ. Чингис хаан сонсчод нөгөө гавьяа байгуулсан гэдээ очиж байгаа нөхдөө томоохон бай шагнал хичнээн. Эвчрийн нартаа амьдрал нөхрийн цаасдал гэдэг тий. Тэгэл тэр үе явдал санаанд орвол нөгөө 800 жилийн өмнө. Тэгэхээр тэр үед л ургаж нахиалж байсан мод өнөөдөр байж байгаа юм байна гэж бодоод тэнд ясан нөхдүүдтэй яриад бас нэг фейсэрээ бас нэг ингээд юм харуулсан чинь дараа нь тэгсэн чинь ам дамжаад өстө нэг Тайваньтай барыг хамаатай шахмад. Ер нь ингээд Монголын түүхийг явж үзэх юм бол маш баялаг л да. Тэгээд түүх гэдэг нь өөрөө мартагдсан хэсэг байдаг түүхэд. Хүмүүс санаж байгаа хэсэг байдаг бүр. Яалчгүй бичгээд үлдээсээс жишээл Монголын нууц ч бол яг үүний нэг хэлбэр гэвч юм бол. Гэхдээ түүхийг тодорхой цаг үед, тодорхой ямар нэгэн шалтгааны болмоос зорилготойгоор гуйлах тий. Өөрчлөн бичих. Жишээлх юм бол бид чинь одоо юу гэнд арчилгаалснаас хойш соц үеийг хэрхэн муулж байгааг бол харлаа шүү дээ. Яаж өөрчлөлт бичээ. Тий. Яаж ухтааж вэ? Гэтэл соц үедээ бид нөгөө өмнөх үе бас л тодорхой хэмжээр муулаад. Гэтэ тэр үеийн социалын гуйлт бол өнөө тэр ардчил нэгэн буюу 90 оноос хойш гуйлтыг бол хамаагүй жижиг гэж би хараад байгаа. Тэгэхээр түүх гуйлснаар тухайн ард түмэн, тухайн нийгэмд ямар сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ бол манай сүүлийн асуулт байгаа юм шиг. Энэ үеийн аюулт. Тун аюулт. Тэгээд ерөөсөө нөгөө нийгмийн иргэдийн оюун сэтгэлгээ тэгээд түүхийн тухай мэдлэг уламжлалт нөгөө үнэт зүйлсийг мэдрэх мэдрэмж өөрснийхөө угсаагаар бол түүх тэргээрээ бахархал энэ бүхний үндэс түүхэнд байж байгаа. Тэгэд түүхийн шинжлэх ухааны бас нэг шинжлэх ухааны төдийгүй ер нь түүхийн нэг чухал юм нь зөвхөн өнгөрсөн дээр яриад байх биш. Түүхийн өнгөрснийг яриа түн дээрээ дүүн шинжилгээ гэдэг өнөөдрийнхтэйгээ харьцуулаад ирээдүйн хэчид яаж арших вэ? Авахын ухаанаар аль алигаа яах. Тэгтээ тэндээсээ зөв чиг баримжаа аваад оршихуйн тухай хамгийн чухал асуудал нь тэр байгаа маа. Тэгээд түүхийн тухайд яг түүхийг тэгээд аливаа улс үндэстнүүд бас өөрийнхөө үндэсний эрх ашиг өөрснийхөө бас шашин шүтлэг үнэт зүйлсийг илүү за дээр нь тэгээд тийм нөгөө үнцэрхийг үзлээ хит яасан юм уу? Улс үндэстний гэсэн ийм хандлагууд бас байна л да. Хэмжээ дамжаамс янз янз өөрснийхөө эрх ашиг үндэстэн ухсаатан юу гэдгийг тэр нэг айхтар үзлүүдийг бас ингэж тайлбарлах юмуд байна. Би бол ойлгоход түүхээ мэдэхгүй ой төрсөн сарвчин лугаа гэж үг гэдэг. Энэ бид ингээд түүхээ ямар нэгэн байдлаар гуйлаад тусмал Монгол гэдэг хүн, Монгол гэдэг улс байхгүй болох юм бол гэж бодоод байхгүй. Социализмын үеийн жишээг авах чинь бас аюултай шүү. Юу гэсэн чинь нөгөө л Чингис хааныг гэхэд чинь бид нар магтаж чаддгүй л шүү. Тийм шүү дээ. Хар бяадал, харгас бяадлуудын хамгийн том төлөөлөгч бол Чингис хаан. Тэгээд бид нар чинь Чингис хаанаараа илэрхий бахарч чадахгүй. Нэгдсэн улсыг байгуулсан, феодалын нэгдсэн улсыг байгуулсан гэдэг нь бол мундаг гэж ярьчаад. Босоод инхтэй байршижсэн ард түмнүүдийг эзлэн төрөнгөөлээд ихийнхэн цусыг урсгаа тэгээд тэнд тэгээ Монголын хөгжил цэцгэлийг монголчуудыг тараан бутаргаж ингэсэн гээл тий. Тэгээ бид нар чинь дотоод зүрх сэтгэл дотроо нандиндаг бахархлаа нандиндаг байлаа шүү дээ. Тэр үед чинь хар шар феодал гэдэг одоо 8 дугаар богж авсан дом хаан одоо бидний сүүлчийн эзэн хаан бөгөөд 20 дугаар зууны монголчуудын сэргэн мандсан түүхийн эхлэлийг тавьсан тэр богд хааныгаа хичил шар феодлын хамгийн том төлөөлөгч. Тэгж байсан. Шар феодал гээд тэгээд шашин шүтлэгдэх бас олон юмнуудын тэр үнэт зүйлүүдийг бас өгөөсгсөн тийм хандлагууд бол тэгэл кино урлагаас хулал олон бүтээлүүдээр тэгээд нөгөө түүхийн тэр үзэл хандлага нөгөө марксист ленинист бас хит юу үзлүүдийн чинь хит бөмбөгддөг байсан юм а. Энэ нөгөө хүмүүсийн одоо бидний ярьдаг тарих угаалт энэ айхтар том зэвсэг болчихсон. Одоо Сүхбаатар кино хийж л. Тийм ээ. Сүхбаатар кино юу гэсэн чинь богд хааны жинхэнэ хамгаалагч өгөөд богд хааныгаа манайхан чинь оюун санааны хамгийн дээд гэж бодчихсон чинь нөгөө богд хаан Сүхбаатарыг хорлоод бүрэн хорсын өмнө тэх бол ламыг гэхий чинь лам нарыг гэхий чинь бүр хачин хүний тийм мемик юу талаасаа хүнийг бүр хачин тийм өөрөөр төсөлдөг ч юм. Ийм юмнууд байлаа. Өнөөдөр ч гэсэн өнөөдрийн түүх гэхий чинь иргэдийн мэдлэг оюуныг яаж гэгэрүүл цайруулах уу, оюунлаг болгох уу гэдэг маш чухал байна. Тэгвэл хит
Нэг тийшээ явчаад л байгаа хит да. юм нөгөө зайлуул нэг ахын гачлан дотроо л нэг хөөх юм нийтийн дундх ингээд нэг тийм сарамсалтай юм. Тэгээ түүх дотор зүгээр өнгөрсөн түүх ш. Цаашдаа яаж орших вэ гэдэг нь хамгийн чухал байна. Тэгээд өнөөдөр Москвад хичээл сан чинь юу гэж штэ тий саяхан сар гарны өмнө ч юм уу сарын өмнө нэг Москвын Кремль дотроо үзэсгэлэн гаргалаа тий. Чингис хаан бол Атомк Чингис хаан Руси мэр тий. Тэгсэн. Энэ хичээл хуучин зөвлөлт холбоотой суучин Оросод юу гэж үзэжсэн гэхээр нөгөө л эго гэж үздэг байл шүү дээ. Чингис хаан татар Монголын тэр дахлагдлаастай нөгөө балмад зэрлэг юу гэдгээр нөгөө эсрэг өнцгөөс ингэж үздэг байсан бол одоо Оросын түүхчлэг Оросын нөгөө сургуульд хандлага нь өөрчлөлт алтан ордны түүх энэ юу бол бидний түүхийн салшгүй хэсэг гэдэг өнцгөөс хардаг болоо линзтээс өөр боллоо. Сая энэ үзэсгэлэнгийн юу ч гэсэн Чингис хааны Төгсөмний гол асуултанд хариулсан үл дээ. Нэг аргагүй нэг түүхчүүлж ингээд бүх түүх болдоод яваад байна. Та тэр нөгөө өнөө цагийн түүхийг ойлголт юм уу энийг түүхийг буруугаар тайлбарлаж байгаа нь социализм үеих баг байсан байх гэсэн байхгүй та. Тэгсэн. Тэгэхээр энэ өнөөдөр гэхээр чинь би тэр үед бас хит байсан юм аа. Тий. Гэхдээ л бас контрол хувьднаас тэгэхээр нөгөө түүхийг тайлбарлана гэдэг чинь улс үндэстний үед засаг төр үед өөрийн гэсэн бас нэг юм байна гэдгийг би жишээ болгож ярьж байгаа байхгүй. Тэг чин хятад хичин сая ингээл Потомки Чингис хаана гэлээ тэгчээд Орос болоод дэлхийн ертөнцөглөө хичин Монголын эзэнт гүрний тэр нөгөө л дэлхийн ертөнцийн талаарх тэр бодлого юуны бас нэг тийм хайлах хандлага бас нэг өнөөдөр Оросын төрд хадгалагдсан юм а гэсэн юм шиг тийм юу одоо зүгээр миний хувьд ингээд тэр түүхийг тайлбарлах юм уу харах өнцг нөгөө сая нөгөө эго мөгөөс өөр болчлоо. Казахстан хичээл бас л алтан ордон бол бид бол шүү залгамжлагч нар бид бол гээл бас яах вэ? Урд хөрчийнхэн хичээл угаасаа нөгөө зөөлөн юу өөр нөгөө тэрнэр өөр сургаал номлол шал өөр нөхдөчтэй манай гэдгээр нөгөө татар монголчууд бол өвөө балмад зэрлэг нөгөө хойчны юугаар шүү манай хуулиа хаан манай гэл тэгэл түүх ихтэй сургуультай зааж байгаа түүхийн цагууд нь хичээл машин дээр бас улс орнууд энд ямар анхааралж байна тий. Тэгэхээр манай энэ нөхдүүд бас чухал анхаарах хэрэгтэй нь бид бас цөөхүүлээ тий. Их түүхтэй мөртлөө цөөхүүлээ. Тэгээд тэр мэдлэг оюунд энэ залуус болоо түүхт багчууд энэ залуучуудын оюун сэтгэлгээнд бид чи юм өндөг түүхтэй шүү. Гэхдээ дандаа бахархал биш. Ямар их эмгэнэлтэй юмнууд байлаа энэ бүхнийг бас зэрэгцүүлээд тэгээд оршихуун тухайга бид нар бодолцоох хэрэгтэй. Саяхан харин Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бас түүний эвэлдэр ерөнхий боловсролын сургуулийн түүхчдийн дотор бас нэг тийм түүхийн тухайх бас нэг тийм сайхан уулзалт чуулганы хийлээ энэ бас сайн хэрэг. Түүх чухал юм а гэдгийг бас нэг анхаарах боллоо. Сайн жилүүд чинь бас л олон юмнуудын бас үнэт зүйлсүүдэд орхиж гээчих завсраар нь орхичихоор байна. Тэгээд цаашдаа эргэж урагшаа хараад технологич юмд хөгжөөд цаг үе яаж байгаа вэ? Мэдээлэл технологи ийм цаг үе дээр урагшаа харж явна гэдэг хит яах юм бол бас нэг үндэс ухсаа соёл бидний нэгтгэх тэр үнэт юмнуудаа түүхээс олдог түүхэнд хадгалагддаг тэр юмнуудаа анзаарахгүй өнгөрчих байдээ тий. Баярлалаа. Үнэхээр сонирхолтой сайхан ярилцлага байлаа. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Шилдэг хаан технологийн их сургуулийн багш түүх ухааны доктор археологч Болдоотор оролцлоо. Бид та бүхэндээ түүхийн агшны тухай, Аладагийн ордны тухай их сонирхолтой мэдээлэл хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нэвтрэлээр уулзтаа түрүү ярьтаа үзэгчтэй.